Шинэ ерөнхий сайд Зандан шатар маань энэ улс орнд тулгамдаад байгаа асуудлууд үүнийг зөв оновчтой гарц шийдэл эрэлхийлж ажиллая гэдэг үнэхээр одоо сэтгэл бол шулуутсан нь бол маш их таалагдсан. Тодорхой эдийн засаг нийгмийн хүрээнд хэдэн асуудлуудыг хүндсэн. Түүн дээр илэрхийлж байгаа байр суурь бол үнэхээр зөв оновчтой гарц шийдлэг бол харж байгаа юм байна. Товчхондоо бол энэ хүн бас ажиллаж чадах юм байна гэдэг итгэл улсын хурлын гишүүний хувьд бол төрсөн. За гисэн хэдий ч хамтарч ажиллах саналаас бол татгалцсан. Яагаад вэ гэхээр мэдээж хэд хэдэн шалтгаанууд бол бий. За хамтарч ажиллахад шатар сайдын төвшөнд хамтарч ажиллая гэд. Яг нэг үгүй хэлэхэд Зандан шатар ерөнхий сайдын зүгээс чин сэтгэлээс хамтарч ажиллая гэдэг саналыг бол тавьсан. Миний мэддэг хийж чадах гараас бодтой ажлыг үр дүн гаргах нэг тодорхой хэдэн чиглэлүүд байдаг. Хараахан энэтэй нэг төдийлөн чиг үүргийн хувьд бол нийцээгүй. Ямар ч тохиолдолд би нэг сайдын сэтэр авах гэж юу ч хийсэн чи авах вэ, сайдлуулж ивэл одоо болж гэнэ гэдэг гүйж явдаг. Хямдхан ус төрч бас биш гэдгээ хэлчихэн зүйтэй баг. Тэгээ хамгийн гол нь ажил хэргийн хүрээнд тодорхой асуудал хариуцлаа гэхэд тодорхой үр дүн гаргах л ёстой. Энийг л би баримталсан. Хоёрт нь юу гэхээр одоо зохимжтой үг нь би бас төдийлөн олж чадахгүй л байгаа даа. Зандан шатар ерөнхий сайд маань их хурлын гишүүн биш. Улс төрийн эрх мэдэл байхгүй. Зүүрлж хэлэх юм бол би нэгэн цагт мөн улс төрийн эрх мэдэл байхгүй ерөнхий сайд жаргалт тулгын Эрдэнэтийн кабинетэд бас ажиллаж ирсэн. Үнэхээр засгийн газрын тэргуунд улс төрийн мэдэл байхгүй байгаа нь ажил урагшлуулахад маш хүндрэлтэй байдаг. Өнөөдөр Монголд улс төр төдийлөн хөгжиж, ёс зүйн хэм хэмжээ, сахилга бат үүрэг хариуцлагын хувьд бусад хөгжилтэй улс орнуудын улс төрчдийн жишгтэй харьцуулах юм бол хол хоцрогдолтой явж байгаа. Тэгээ Зандан шатар ерөнхий сайд маань улс төрийн эрх мэдэл хараагаар одоогоор алга байна. Энэ үүднээс тодорхой юу гэж хэлэх гээд өнөхөр засгийн газрын бүрэлдэхүүн бол өөрөөс нь асуух нь зүв бах. Надад байгаа мэдрэмжээр бол 100% өөрийнх нь хүссэн үлээсэн кабинет бол ердөөсөө биш. Эрх мэдлгүй зовлон тэрэлтэй. Янз бүрийн одоо бүлэглэлүүдийн шахаас мэдээж одоо Монгол Ардын намын өдөрт зөвлөлийн бодлого гих мэтлэн үндсэндээ засгийн газрын тодорхой нэр бүхий 100% гэж бол би хэлэхгүй. Гишүүд бол одоо яа харахгүй нэг тиймэрхүү байдлаар томилогчлоо. Энэ нь бас надад таалагдаагүй. Мэдээж кабинетын зарчим гэдэг бол тодорхой одоо чиг үүрэг байгаа хэдий ч бусдаагаа бүгдээрээ хүн холбоотой ажилдаг ийм л зарчим. Тэгэхээр гих мэтлэн одоо миний тавих шаардлагад одоо 100% нийцээгүй байгаа учраас бусд нь бас боломж олох үүднээс болио гэдэг шийдвэр гаргасан. Хэвлэлээр яваад байгаа нэг зүйл бас би нэг залруулга хийх нь бас зүв бах. Жишээлбэл амар сайхан шатар сайдын зүгээс бол одоо үүрэг шатар сайдынхаа ажлыг надад өгөө гэдэг ийм саналыг бол өөрөө надад тавьсан. За үүнээс бол би татгалцсан. Яагаад тэгэхээр шатар сайдын эрхлэх асуудлын хүрээнд одоо стандарт гэж маш чухал зүйл байна. Өнөөдөр 6700 орчим стандарт 80 орчим хувь нь 70-80-аад оны үед батлагдчихсан. Үнэхээр хоцрогдсон. Томоохон аж үйлдвэрийн одоо гол бодлого бол мэдээж одоо стандарт байдаг. Тэгээ энэ эрх зүйн орчноо та өөрөө хий. За гих мэтлэн шатар сайдын хүрээнд чинь бас хөдөө аж ахуй эрхлэгчдийн одоо хоршоо байдаг. Одоо нэг үгүй хэлэхэд энийг бол би бас төдийлөн сайн мэддэг ажил биш. Би ч одоо үндэсний айлгүй байдал тэгээд үндэсний үйлдвэрлэл чиглэлээ л одоо хүн шүү дээ. Тэгээ та өөрөө энэ ажлаа хийгээд явах нь бол Монголын төрд эзэн засгийн газарт бол дэмтэй гэдэг хариу өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ нэг улс төрийн томилогдож чадсан чадаагүй татгалцсан хүлээн зөвшөөрсөн гэх асуудлын хүрээнд битгий олон хүний нэр төрд бас бүдүүлгээр хандаач гэж бас хэлмээр. За тэр нь иймэрхүү зүйл болсон. Одоо өөр одоо юу хариулах вэ?
Та нэг асуудал дээрээс тайлбар хэллээ ш. Та бол баялагын сангийн хуулийг дэмжнэ гэж ингээ яриад идэг. Гэтэл бичгээрээ бол нарийн сухатынхаа ордыг 34% баялагын санд өгөхгүй гэдэг юм. Одоо нэг ийм сонин ийм шулуухан хууль гэдэг юм золбоо асуултууд асууха болчмоор байх юм. Яа гэвэл штэ. Бүх юм хууль номынхон дагуу л явагдана. Тэргээл та хар. Би тайлбарладаг эрх бүхий субъект нь биш. Тайлбар нь угаасаа цагаан дээр хараар бичигдсэн хууль нь өөрөө байгаа. Тэрүүгээр л явдаг хөө. Би энд мак компани ажлыг хийгээгүй. Би хурлын гишүүний ажлыг хийж байна. Тэгэхээр нэг асуултаа тодорхойл асуучмаар. Би энд ямарваа нэгэн байдлаар өөрийнхөө хувийн эрх ашигыг за жишээлбэл санийн засгийн газрын бүрэлдэхүүнд орохоос татгалцсан би хувийн эрх ашигыг энэ төргөнд тавьдаггүй. Хувийнхаа амбицыг энэ төргөнд тавьдаггүй. Маш тод жишээ. Ямар одоо өнөөдрийн улс төрчид шатар сайдаас татгалцах хүн надаас өөр байхгүй гэдэг бол баталгаатай хэлээ хараа. Энэ засгийн газрын хамгийн түрүүний ажил одоо Миний ерөөсөө хүмүүжил баримтлаг зарчимл юм шүү дээ. Тийм үү? Би одоо маш олон жил харвагасаа л энэ улс төрийн ажилд явж байна. Хизээ би одоо бусдын ярьдаг шиг нэг сайдын албан тушаал гарахаар ордноор хурд хийгээд гүдэг билээ. Хизээ хаана даргын үүдийг сахиад би суу. Яста тийм байхгүй цаашдаач байхгүй. Тэ юу? Тийм байх шүү. тодтолцоог оруулж ирэх чинь хэмнэлтийн тодтол гэж нэрлэдэг. Өө тэгэлгүй байх уу? Ер нь анхнаасаа л энэ 25 оны төсөв нодлон өргөн баригдахад ганц зэргийн тэмүүлэн Баярмаа их төвшин нарын гишүүд 5 их найдыг хасах боломжтой гэж тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж байр сууриа илэрхийлж ирсэн. Тэгээ энэтэй би танилцж ирсэн. Тэгээ харамсалтай нь явж үр дүнд нь 2.2 их найд төгрөг хасагдсан. Одоо 3.2 их найд төгрөгийн асалт буюу хэмнэлт ихээр орж ирж байна. Үндсэндээ ингээд нийлбэр дүнгээрээ нэг 4.5 их найдын хэмнэлт гэдэг маань анхнаасаа ярьсан 5 их найдын асуудлыг хүндсэн бол зөв зүйтэйг өөрөө нотолж өгч байгаа. Анх л нодлон төсөв хилцэж явах үед нүүрсний үн өсөхгүй. Шаттаар алтаа буунаа. Үнэхээр тэр үеийн засгийн газар сангийн сайд жавхлан тэр тусмаа холыг харж чадахгүй байна. Иймэрхүү хямралт асуудлууд үүссэн шүүгээд хилээд байхад үг сонсоогүй гор одоо л гарч ирж байна. Одоо дахиад энэ бодлогын яам дээр сайдаар улирч төлөвчтэй. Ер нь өмнөх улирч байгаа сайднууд дээр та өмнөх ажлын гүйцэтгэл тайлан үр дүн одоо дахиад ингээд За би хоёр талаар өргөлтгөнтэй холбоотойгоор та бас өрөөг учраас хоёр байдлаар хариулъя. Нэгдүгээрт улс төрч хүний нэг баримтлах бичигдээгүй нэг ёс зүй, сахилга бат зарчим гэж бас байдаг. Тэр тусмаа одоо өмнөх засгийн газрын бүрэлдэхүүнд байсан. Байж байхдаа засгийн газрынхаа тэргүүнийг зайлуулахын төлөө 10 ударгаар нь ажилласан. Одоо нэг смэл тайжидсан гэх юм уу, түгжилтсэн гэх юм уу. Энэ бол одоо хувь гэхээс илүү улс төрч хүн байж боломгүй одоо ёс зүгэл асуудал зарчимгүй. Үнэхээр байдаг бол зөрчилдөөнтэй бол өөрөө өргөдлөө өгөх засгийн газраас гараад би одоо таныг дэмжиж ажиллаж чадахгүй нэ учир шалтгаан ийм байна гэд ил тод ажилласанд бол маш хүндэтгэлтэй хандна. Гэтэл хараахан ямар засгийн газрын сайд тэгж үг үйлд гаргаагүй шүү дээ. Нүүрэн дээрээ болохоор одоо хамгаалалгүй байх уу, дэмжлэггүй байх уу гэж явах атлаа нөгөө талдаа дандаа 10 ударгаар нь төгжилдэж явсан ийм л нөхдөд. За мэдээж энэ бол одоо би засагт төдийлөн одоо хөөцөлдөж гэх юм уу одоо дурлаж ороогүй нэг шалтгаан мөн үгүй л мөн. Эцсийн дүндээ урагчтай мөр зэрэгцэн суuna гэдэг бол бас хэцүү шүү дээ. Одоо би ч өөрөө тагнуулын офицер хүн тагнуулд хинтээ хамт явах уу гэдгээ 7 битэл 70 хэмжиж шийтгэл ийм л зарчимтай. Хоёртны үнэхээр за энэ одоо ёс зүйгөө одоо хувь хүн болон улс төрч тавигдахын шаардлагыг одоо орхиё гэж бодъё. Үнэхээр чадaltaй байсан уу? Үнэхээр сайжилсан уу? Би бол үгүй гэж боддог. Гэтэл нөгөө бохир улс төрийн нэг тийм одоо шахаа шантаач гэх юм уу? Яг нэг үгэлэхэд бол би Зандан шатрын ерөнхий сайд бол маш их өрөвдсөн. За энэ ч одоо аргагүй өөрөө ч тэрэндээ бол энэ бүрэлдэхүүний бүтэн зураглалд бол сэтгэл хангалуун биш байгаа гэдгийг бол би
уулзаж учирч үгийн сонссон хүний хувьд бол би хэлнэ. Цаашдаа ямар байр суурь баримтлах вэ гэхээр мэдээж засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа зөв зүйтэй улс орнд хэрэгтэй ямар бодлого байна. Энийг бол би хоёр гараа өргөж дэмжиж ажиллана. Буруу зүйл орж ирэх юм бол үгч хурц байна, нүдэж хурц байна, үйлдэж хурцл байна. Одоо өөр юу ярих вэ? Угаасаа ч тийм зарчим байдаг тэргээр л яв. Тэгээ мэдээж энэ өмнөх засгийн газрын алдаатай бодлогууд би онсон томоохон бодлогоч бас би энийг бас өргөжлүүлж алдаагийн давтахгүй байх, онсныг нь үргэлжлүүлээд аваад явах ийм бодлого байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ одоо энэ засгийн газрын бүрэлдэхүүнд бас амжилт хүсье. Шинэ ерөнхий сайдтай бас амжилт хүсье.